Хөдөө орон нутаг азлагдсан сумдад байгаа сурагчид хуваараа бие даан хичээлээ нөхөж үзэх боломжтой болж байна. Ковид зар дахлын үед нийт 6000 орчим захим хичээл хадгалагджээ. Үүнийг зөвхөн захим маягаас л үзэх боломжтой байсан юм. Харин олон суваг дамжуулагчдын холбоотой гэрээ агуулснаар сурагчид хүссэн газраасаа зурагтаар хичээлээ бие даан үзэх боломжтой болж байна. Олон суваг дамжуулагчид бол Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж 760 гаруй мянган хэрэглэгчдэд хүрж ажилладаг. Тэдгээрийн хүүхдүүд сурагч нарт бүгдэнд нь хүрнэ гэсэн үг тий. Тэгээ яг та бүхэн мэдж байгаа энэ мэдлээ цэгийн мэнд байрсан захим хичээлүүд маань энэ санд ингээд орчих юм бол хүүхдүүд маань нэг утас шагаагаад авахгүй дата хэрэглэхгүйгээр бас телевиз дээр зурагт дээр ингээд давхар байж яадаг тий. Зарим үйлчлэгээ эрхлэгчдэр бол нөхөж ухрааж ингээд дахин үзээд ойлгохгүй юм аа үзээд авах боломжтой. Танхимын хичээл багшийн оролцоо 80-90% байдаг. Харин захим хичээлийн агуулга нь маш товч, тухайн хичээлийн хамгийн гол агуулгыг 20 орчим минутад багтаадаг учраас сурагч эцэгхийн оролцоо хамгийн чухал гэсэн үг. Цар тахлын нөлөөгөөр сурагчид бие даан суралцах чадвар эзэмссэн. Үүнийг дагаад захим хичээлийн агуулгач мөн оновчтой довч болж сайжирсан гэдгийг албаныхан хэллээ. Энэ нь хүүхэд бие даан суралцах, ойлгоогүй хичээлээ дахин үзэх, хоцрогдлоо арилгах гэх мэт олон давуу талтай болж байна. Хүнд ойрхон хүртээмжтэй олон хувилбараар түгээн илрүүлэх энэ боломжуудыг бас илэрхийлж өнөөдрийн бас энэ хоёр дахь зорилго маань байлаа. Байршуулсан контентуудын үн төлбөртэй холбоотой энийг нийгмийн харилцааны хүрээнд кабелийн сувг телевизүүд маань дамжуулахтай холбоотой олон асуудал бол мэдээж яригдана. Тэгэхээр санамж ямарсан байгуулсан учраас дараагийн асуудлууд дээр олон сувг дамжуулагчтай холбоотойгоо ярилцаад явах гэж ойлгож байна. Судалгаагаар дунд ангийн сурагчдын 30%, ахлах ангийн сурагчдын 13% нь интернетгүй учир захим хичээлээ нөхөж үзэх боломжгүй байдаг гэсэн хариултыг өгч байна. 20 дугаар зууны дунд үе хүртэл дэлхийн нийтээрээ боловсролын үйлчлэгийг зөвхөн танхимаар авдаг байсан. Харин энэ ойлголт өнөө цагт өөрчлөгдөж боловсролын контентууд илүү боловсронгуй болж байна. Манай улсад боловсролын контентыг зөвхөн захимаар биш, альж төрлийн олон сувгаар авдаг болж байгаа нь энэ чиглэл рүү хөгжих эхлэл гэж харж байгааг албаныхан хэллээ.